Би шивээс хэлэх. Түрүүн зам уулздаг мөн төвчөрсөн юм шиг харагдаж байна. Аа гэж бодсон. What's up guys? Зөв YouTube бичлэгийн тавтай морил тэгээд энэ удаагийн бичлэгийг амар сонирхолтой байх байх гэж бодож байна. Яагаад гэхээр энэ удаагийн нэрийг нь уншсан бол би шивээс хэлсэн байгаа. Ер нь бол би бол амар хийж байна. Тэгээд яг хийлгээ гэж нэлээд удаан бодож явж байгаад яг өнөөдөр хийлгэхээр шийдсэн. Тэгээд бас энийг манай ерөөсөө аав ээж маань болон ер нь хин чир мэдгүй байгаа. Хин чир наав шивээс хэлгэн гэж нэгчлэгийнхаа дараа шивээс хэлгэх ямар байсан, хэр их өвдсөн. Тэгээд ер нь сонирхолтой байх гэдэгт итгэлтэй. Тэгээ бичлэгтэйгээ заавал хамт байгаарай. Амар сэтгэл хөдлөлт байна. Тэгээ бас амар хайж болох юм. За, тэгээ тэнд болцгоо. Тийм үү? Бидний доор. Айд хатдаг байна. Гой санагдах байна. Тэ зүгээр Миний тэр хаврын дээр сүлдээ бүр гоё санагдаж. Йоо, кулэна. Би шивээс хэлэх. Нөни? Харах. Али. Хүй наач. Шивээс. Нэр арилахгүй. Арилахгүй сая л хэлсэн. Өнөөдөр гоё. Ингээ хавгаа. Гоё юм багт. Гисоттой. Гоё жижиг гинт нарийнхан л юм байна цэвэр. Тийм үү? Хөө арахараа юм наалтцээ. Авч хайгдэн. Гоё яагаад. Ингээд та намайг ингэж танд хэлэхгүй шивээс хэлсэн. Яваарлахгүй нэ. Ингээд Уурлах гэж байгаа юм шиг, гүйч юм шиг. Маргааш хариулъя. Камергүй хариулъя. Камергүй бол яг үнэнээс л тийм. Тэг камер л намайг аврах шиг боллоо доо. Би өнөөдөр шивээс хэлээ. Нэгэр. Үгүй. Окакас гэж. Тэгээд гадаад явахаар чи явуулдаг шүү дээ. Тийм үү? Тэрийг үзүүлэх чинь маа. Тий, тэгээ таны реакшн гэж. Уурлахгүй наа та. Дараасаа юу хэлсэн юм? Бач юу юм бэ? Ялаг түрүүн зам уулздаг мөн төвчөрсөн юм шиг харагдаж байна. Хэлээд үг юм аа. Одоо хараа тасалж хараа нэгээс авах хэлээ. Юу яриад байгаа болоо тээ. Гоё гастэй. Гоё. Тарамт гоё. Одоо зүүн түрүүн зам юм. Болоочтой. Надад бол амар гоё. Харах уу? Яа, бай гэхдээ утга нь яг ямар утгатай. Гоё шивээс хэлсэн шүү дээ. Гоё гэд. Ямар хүн мэн дээ. Яг бишгэн удаад гэж. Усаараас харагшаа. 10-аас яг 7 болчих. 10-аас 100. Одоо нэг ингээд гөө тийм дотны эрэгтэй найз маань одоо орж ирэх байхгүй юу? Би тэгээд
Худлаа нөгөө нэг шивээсээ үзүүлж реакшн хийш үг хэлж байгаа болоо. Тэнгүүтээ дараа нь шууд амар serious би чаагаас амар удаан crashсан гэж prank гэж. Тэрчээсээ ямар хөө реакшн гаргахыг нь бол би сайн мэдэхгүй байна. Тэнэгтэй дагараа л гэх багтаа намайг. Юу вэ? Нэг Юм гүдээ. Хай. Гэрээ. Шивээс хийгсэн шүү дээ. Үгүй. Мэдээгүй юм. Одоо ингээд хаалга чамаар дүгнэлээ. Яа. Утга нь болохоор Зүгээр инээл гэсэн утгатай. Тийм үү. Яг энэ хоёр зураас нь ямар очиртэй яг. 10-аас хэд вэ? Болоо. Би чамтай нэг юм харах. За. Нөгөө нэг элтрийн нөгөө нэг төлөө уулзсан шүү дээ. За. Тэг би нөгөө нэг тэгэл таг алгуулсан доо. За. Нэг юм ойлгоод. За. Яд мэн чам сайн бол. Гэж утас тэгтэй. Гэж утас тэгтэй. Гүнэрээ тоглоомчгүй. Би тэгээ ямар муухай реакшн гаргад юм бэ? Үгүй нэрээ янда. Нөгөө хоёлоо сүүлдээ юм ярьж суужсэн шүү. Тэгээ би арай ойлгоод Юу яриад юм бэ? хотлоо мэдчихээ да. Чи анда уцаа ингэж авчаар чи баярлалаа гэдэг тийм. Мэдчихлээ. Ямар ч гэсэн 10-аас дүгнэрээ заяа. 10-аас 100. 10-аас 1000 ч юм уу дэрэг. 130. Майк. Гэтэ наана ус. Жох саалтаа тэнэгтэй гоё. хөргцээ явсан да одоо орсон. Тэгвэл минийх шиг л олон юм да. Найдтэр үеийн иймэрхүү орсон. Би ямар ч байсан ингээ хийлгээл хэрсэн. Тэгээд манай нөөцүүд болохоор ерөнхийдөө бол нэг 10-аас 8 орчим гэж дүгнсэн. За тэгээд та нар бас үзсэн болвол би prank хийсэн байгаа. Тэгээд хэрвээ энэ prank таалагдвал би найзуудаараа дараа дахиад prank хийх болно. За тэгээд ингээ хийлгэх явцдаа бол нэг их өвдөөгүй. Тэгээд миний анхны шивээс ингээ хуран дээр байхгүй. Тэр шивээс маань болохоор жоохон өвдөж ирсэн. Харин энэ шивээсийг би бас амар тэгж өвдөх байх таа гэж ботсон чинь ерөөсөө өвдөггүй. Тэгээд миний шивээсний тод зураг нь бол энэ. Тэгээд та нарт бас 10-аас хэд байгаагаа бас доор үнэлээд доор комент бичээрэй. Гой санагдчихээн. Тэгээ ямар ч байсан одоо бол 5 нь бол баг хуулраад унчихсан. Миний шивээсний утга учир гэх юм бол зүгээр л яг smile гэдэг үгээр илэрхийлж зүгээр л инээ те одоо би хаач юу ч хийгээ явж исэн хэцүү байсан ч гэсэн жаргалтай байсан ч гэсэн инех бол амар амархан зүйл зүгээр л инээч болдог. Тэндээс ямар ч тийм зарлаг гарахгүй хүч хөдөлмөр хэрэггүй хүн үргэлж ерөөсөө тийм байж чадахгүй шүү дээ гэл амар ингээл ирч хүчтэй амар ингээл тийм байж чадахгүй. Тэгэхээр зүгээр л энэ инээмсэглээрээ гэдэг үг бол ингээд амар энгийн тэгээд хүн болгон чадна. Тэгээ ер нь иймэрхүү утга учиртай бас ингээ хийлгсэн байгаа. Энэ үеэс хойш миний микрофон харамсалтайгаар ажиллагаа болсон учраас энэ үрээ бичлэгээ дуусгая. Хэрвээ та нарт энэ бичлэг таалагдсан бол лайк дараарай. Тэгээ энэ хүртэл үзсэн бүх хүмүүст баярлалаа. Тэгээд дараагийн бичлэг хизээч орж магадгүй учраас subscribe хийгээд хажууд хонхын дараа түлээж байгаарай. Дараагийн бичлэг хүртэл баяртай.